Ямар амгалан дахин айлтгая. 7 бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс үрчитлээ мишээ гэсэн үрэйтагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2024 оны 6 дугаар сарын 12-ны лав гаргийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагчаар гам болтын ангараг нар ажиллаж байгаа. Өглөөний төргий сайхан амарсан уу? Өглөөний мэд сайхан амарлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мандах эсрэгүүл хамтран ажиллаж байгаа. За мөн 100 дататай G-Mobile хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд даваа лавг баасан гаригуудад сонсогчдоос ирсэн хөгжилтэй түүхүүдийг гэрлээ үтээр уншиж хүргэдэг. Та өөрийнхөө хөгжилтэй түүхийг уншуулъя гэвэл манай үдээ ачир гэдэг Facebook группэд пост болгоод бичиж болно. За тэндээс манай редактор шүүж авдаг. За бас радиогийн пэйж рүү нөгөө чат хэсэг рүү мессеж болгоод бичээд ингээд илгээчих болно. За ер нь манай групп 323 мянган гишүүнтэйс одоо бол 320 мянган гишүүнтэй болсон. За нөхдүүд яагаад бандуулаад байгаа гэхээр нөгөө нэг арилжааны лайв маш их чирж ирдэг тий. За одоо тэгсэн чинь нөгөө нэг сонгуулийн сурталчилгаа гэсэн чинь баахан сонгуулийн лайв чирж ирээд байна. Би сонсогчийн групптэй тэднэртэй үзэж тарж байгаа. Би бас үзэж тарж байна. За дээрэс нь нас юу яаж байна? Пост багасаад байна. Пост багасаад одоо сонгуул руу анхаарлаа хандуулаад идэх юм уу? Одоо хиймэлтгүү тий. Ямар ч гэсэн пост багасж байгаа. Тэгэхээр хэрвээ давтагдах бас магадлалтай байгаа шүү. Яг тэгэхээр зэрэг нөгөө бүр өмнө нь харин би бол баг ингээд ганц нэг зарим нэг намрын постнуудаас ингээд гоё постнуудаа буцаад түгээд уншихад яагаад болохгүй гэж бодож байгаа. За чинийхэр эхэлж байна. За Баатар Эрдэнэжав гэдэг сонсогч. Дэлгүүрт юм үзээд явж байлаа. Худалдагч. Асуух зүйл асуугаарай. Асуух зүйл байвал асуугаарай гэлээ. Би бурхан гэж байдсан болов байна гэж асуугаад хөөгдөд гарч ирсэн. За төмөр төгөлдөр гэдэг сонсогч үүлийн үр гудамж тойроод гинэ. За жижиг сүсгэлэр гинэ. Яасан эрт сүсгэлдэг пост оруулчваа. За манайха цаг кофегаа ууж байгаа бол хойшин тавиарэ. Тэгээд идэж уух юм идэж ууж яхад өстөө нэрэ балиар заваан гэж яадаг шүү. За энэ уруу дээр азгүйгээр надтай учирсан муу ганц найзаа холгож амьдрнаа. Манай найзыг Б гэдэг. Ёстой л нэг хүнийг баяр жаргал думбуулдаг, татаадаг, байгаа л цаанаа нэг инээдтэй хорчонтой өөхөд. За гол ярианд оръё. 9-р ангид болсон явдал гинэ. За Бидэн хоёр сургуулаа тараад өлсөж өгсөн үлдэн чошиг юу идэж уух уу яах уу гэж ярваатаж байсан чинь мань хүн цүнхнээсээ 5к гаргаад хоёлаа замын цаа талын цайны газар орж 4 пиршгийг 2-2-оор нийтчихил гэж байна. За гээл жохон баярлал орлоо. Тэгсэн цайны газрын эгч байнгын өршлөлөгч бит хоёрт үн нэмэгдсэн гэдэг жаахан тэнэг мэдээ зугуухан хэлв. 5к-гаар 4-ийг ш 3 пиршгийг аавна гэж байна. Тэгэхээр одоо энэ 4 пиршгийг авдаг гэсэн гэхээр 2500 муу. Ямар үн пиршгийг вэ? Харин тийм. Хөөх тийм үү? Түүх пиршгийн үнэтэй идэг болсон юм уу? За. Тэгсэн гинтхэн миний зарагч зан хөдлөөд яахара будаа мах гурлын үн өсөг байхад үнэ нэмдгийг л гэлээ. Тэгсэн их ч урдаас авахгүй бол болин лээс гарцгаа гэд жоохон хөөх маягтай болов. Би ч дүрийг л аавна үгүй бол гарахгүйгээ гүрийгээд 30 минут найзаагаа чирээдсэн. Тэгж байтал найз энэ өөдгөө шулаач авгааг хүлээгээд бүтэхгүй гарыг би чамд хоол хийж өгөн манад очил гэвлээ. Би ч бас тэрэн дээр юм байна гэж гарахтал цайны газрын тогны пускатл нь харагдаж байна шүү. Бид хоёр цайны газар чинь подолд байдаг штэ тогийг нь салгавал тас харанхуй болно гэж ярилцаад хариугаа авахар болов. Найз бэ хаалгыг хаах би тогийг нь таслах ажилд хуваарлагдаа сүртэй. Бараг л холиодын кино маашаа. За ажиллагаа эхэллээ. Найз хаалгыг тас хаахтаа зэрэгцээл би тогийг нь майчигээл бускатлаар нь таслаа. Тэгсэн чинь пит па тааснаас олоод жижигхэн дэлбэрэлт яана. Би ч хоошоо савгадаад ёо гээл дуу гарахтаа зэрэгцээл найз гайгүй андаа босоороо цухтий нүгөө авгаач нь гарч ирлээ гээл. Би ч хүгийн халтар болсон юм гараал хойлоогүй лээ. Хамгийн ихний гудам дөнгөж ирэгүүгүй юу найз баасан дээр хальтраа саваад унтсан. Хүний шинхэн бор бас бүр хатаж амжаагүй чаавасаа. За юу гаягээд ингээ гудамж бодомжинд баач хийг яваад идэм бэ. Би ч хоолоод инээж байтал найз ямар новшин өтгөн шигний энэ гаргадаг байна муу орк гэж энэ тэр найз маань боссон чинь өмдний ар олон цам цэцэг 0 баас. Бид хоёрч пүү па гэж хэлж дуусаагүй байтал цайны газар ягч та хоёр энд байна уу гэл нэг ахтаа ирээл ардаас бариад ав. Тэр ах нь намайг харин ихч маань бэг би ч алуулжтэй гэж бодож амжаагүй байтал нөгөө ихч пүүчорт юу вэ ямар заван сэжгийн юм бэ гэж чарлж дээ шүү. Харсан чинь яг цамцных нь баас болсон эсэс бариад авчиж.
Бид хоёрч бүр нэмт сайн ахуулаад ээж аавыгаа дуудуулаад тарьж илээ. Тэр тог яагаад дэлбэрсэн бэ гэвэл би буруу тусгаарлагчийг нь салгаж хаяад бөө маас олсон хэрэг. Эцэст нь тэр ихчэд хандаж хэлэхэд та үнэ нэмээгүйсэн бол ийм юм болооч үгүй ч үү. Зэрэг тийм их л гатуу те 30 минут суугаад тах та. Тэгээд суугаад тахад хямдруулаад өгчих юм баг та. Йоо. За Адар Варвар гэдэг залуу. За нэг л өглөө орцны гэж юм байна. Нэг л өглөө орцны үүдэнд төрних зоогоод өгч гэж. Бөөн баяр. Хүүхэд төгшөдгөө өдөржин сонирхоостой. Би ч хүнээ санаа зовоод оройхон нар жарахаар гарч ирээд нөгөөх дээр чинь зүгдэж үзээд нараа гартал өөрийгөө эрхлүүллээ. Сүүлдээ зүгээр зүгдэж байгаад жаахан татханд л орцноос манай Монголын жудогийн тамирчин орилол гүйлээ шүү. Би ч гайхаад төрнийхнээс буугаад яасан бэ гэтэл ёо сүнс цайлах шахлаа. Гараад ирдэл орцны үүдэнд хүн боогод өгсөн юм шиг харагдаа. Хүн боогод өгсөн шиг харагдаад харахгүй зарагдахгүй болохоор нөхөд очил гэнэт татганаад зүрх хаагдгаа шахлаа гинэ. За жагаа гэдэг үсгөө. Сайн байцгаана уу? Хаяа бодгоор инээ түрээдэдэг зүйлээсээ бичиж гэж бодлоо. 2000 оны их үед дөнгөж ажилчин болоод гурлийн үйлдвэрт ээжийнхээ үеэлтэй нэг газар ажилд орд юм байна. Хэдий ээжийн үеэлч гэсэн бит их ойрхон ах дүүшгэл байдаг байсан. Ах маань ээлжийн ахлагч, би ээлжийн чанар шалгагч, лаборант гэдэг байсан. Шөнийн ээлжний 13 цаг, өдрийн ээлжний 11 цагийн тэр урт цагийг нэг өрөөнд суудаг хоёр юу эсийг ярьж өнгөрөх вүлээ. Ах маань их алиа марцсан зантай хүн явуулахдаа маш сайн ариг том хэрэглэхгүй хизээд хачин сони юм сэтчихсэн байдагсан. Манай өрөөний шалны модыг бариад гитар хийгээд өөрөө дуулна. Хаяа манай муу жижиг өрөөнд 70 дээр эргэж бүжүүлнэ. Тэр үед нь би лабораторийнхаа эдийн шилийг хаглуулчих юмсан гэж их сандардаг байлаа. Умгар жижиг өрөөнд 180 гаруй сантиметрийн өндөртэй хүн 70 дээр эргэх чи аюул өстэй. Үйлдвэр жигд сайхан явж байхад бид ив найртай хүмүүс харин үйлдвэрт эвдрэл гарахад бид заримдаа хойн чан болно. Нэг нь үйлдвэр зогсоо, нөгөө нь зогсоохгүй гэл. Нэг нь чанар ярьж, нөгөөх нь үйлдвэрийн ноором ажилчдын цалин ярьж муудна. Миний төрсөдөр хавар болдог. Төрсөдрөөрөө орой ээлжинд шүн гарч таарлаа. Манай үйлдвэр чинь 4 ээлжийн 4 лаборант, кас, няруу 2 3 даргал эмэгтэй, бусд нь дан залуучууд байсан. Бусад лаборантын төрсөдөр болгоод ээлжийнх нь торт энтер өгсөн энтер гээл сонсогдно. Тэр үед ер нь төрсөдрийн тэрийг нэг их тэмдэглэл цүүд болдгоо ээж. Тэгээ би жаахан горилго дээсэн ажилдаа яртал хинч тоодгүй. Бүр 10 барбарээс ч байдгүй. Барбар ийсүү. За тэгээд анхаас бэлэг нэглээ. Бэлэг авч өг гээд. Гэтэл ах чадахгүй л гэж байна. Би ч нэхэд лээ. Тэгсэн шүн ах 500-ийн алюмины ундаа нэг сүйтэй өнөөтэй шоколад нэгийг авч ирж өгөөд шуналтаа шулан байна мэ. Харин хуваа шүү гэдэг байгаа. Өө би ч бөөн баяр болж байгаа юм чинь. Тэгээд ах яг тэнцүү угаана гэж дайрчгаж байгаа. Тэгээ өрөөнд орж ирсэн хүмүүс хөөе чи бэлгнээсээ хүн дамсуулаач ямар муухай харамч юм бэ гэж их юм өгсөн юм шиг болж илээ. Өнөөдөр жижиг шоколад ээлжийн 25 6 хүнд яаж хүртэх вүлээ дээ. Бас нэг удаа өглөө ээлжнээсээ цуг буугаад Сапорогийн миний дэлгүүрийн үдээр өнгөрч явсан. Дэлгүүр онгоох олоогүй нэлээд олон хүн үүдэнд нь онгоохын хүлээгээ зогсож байтал ах амар хүчтэй том дуутаа унгачаад над руу амар харснаа. Чи залуухан эмэгтэй юм байж ямар муухай чанга унгад юм бэ гэж амар чанга хэлсэн. Тиймдээсэн бүхэн над руу яг зэрэг харахад би бүр яах очроо олохгүй ичиж өгтөхөөд алхааны хурдаа нэмээд бараг гүүгээд ахыг хаяад алга болсон. Харин ах араас гүйцэж ирээд би ч ямааг ёстой сайхан чадлаа да гэж инээж илээ. Бараг одоож тэр хүмүүсийн над руу харж байсан харц харагдаг шиг санагддаг. За тэгээд ахын марзан дүүгүүд ихээ. Даанч би найруулан бичгтээ тааруу юм аа. Алиа марзан ах маань 2 3 хүүхдийн аа болоод сайхан амьдарч байгаа гинэ. За гоё бичээрэй. За. За Улаанбаатар хотод 11 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 100 дататай G-Mobile хамтран ажиллаж байна. За G-Mobile-ийн 2700 ГБ дататай супер дугаар ердөө 5000 төгрөг юм байна. Та 5000-аар G-Mobile-ийн дугаараа авчиж болж 100 аялахтаа. Тий? Тэгээ ингээд нөгөө 100 хөдөө гадаа аялахтаа интернет ормоор байдаг. Гэтэл сүлжээнүүд ч унаад байвал G-Mobile-ийн сүлжээ хамгийн сайн барьдаг. Хөдөө нөгөө гоё газруудаар явхад. За тэгээ та юу яаж явах юм бэ? Симээр авч болно. Яг бодиттой симээр авч болно. Эсвэл симээр бас авч болох юм байна. Би ч нөгөө нэг юм тоондо жоохон муу жоохон дэнэгдүү штэ тий. Тэгээ би надад ер нь бол нөгөө нэг миний багцанд 5 ГБ дата л ирдэг аахгүй юу? Тэгээ тэр нэгтээ заримдаа сар хүрдгүй. Тэгсэн чинь нэр энэ 20 ч амар их юм биш тий. Гэхдээ би бас нөгөө дата нөхцөл болтгүй л дээ.
5-ны учрыг олдог ч гэсэн датаны учрыг олдохгүй шүү дээ. Үгүй чи бод 5 гигаар ингээд сар хүргэж штэ. Тэгэхээр чи 2700 лэр чинь бүр амар их байгаа штэ. Амар их. Зүгээр баг ингээд амралтынхаа 30 хоног лайв хийсэн ч болно. Харин тий яг үнэ. За тэгээд та 2700 ГБ датагаа бүтэн 100-ны турш ашиглаад дата хугацаа дуусны дараа My G-Mobile аппаасаа үндсэн дата багцаа 5 дахин өөрчилж авах боломжтой. Тэгээд G-Mobile-ийн хэрэглэгчид датанд санаа зовдгоо. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 98 10 36 36 гэдэг дугаараас аваарай. 98 10 36 36. За тэгээд G-Mobile гэж бичээд Facebook руу нас ороод харчих боломжтой байгаа тийм ээ. Тий. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар 100 дататай G-Mobile хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, анхны пост. Жаахан 18 нэмэх талдаа шүү гинэ. За. Анх эхнэртэйгээ танилцаад удаагүй үеэлдэ. Цагаан сарын амралтаараа эхнэр маань хөдөө гэрлүүгээ явж би араас нь очиж хадмууттайгаа танилцахаар боллоо. За тэгээ шинийн 3-нд хадмууттайгаа очиж танилцаж нүур хагарлаа. Шүн нь уулзааг ууцт нэг чихлэхүү найз охиныгоо идчих шахаал хүмүүс унтахыг хүлээгээстэй. Ядаж байхад хоёр их чинь нөхөртөөгөө нэг ах нь жоохон халамцуу ирж гисэн олуула. Нэг өндийгөө чагсан чинь нам гүм хүмүүс унтсан болол та. Бошоохон нөгөө ажиллаа эхэллээ. Өмнө нь хүний хажууд хийж байгаагүй болохоор амьсгаагаа яаж гаргахаа мэддгүй. Амьсгаагаа төгчээл хөдлөөл байлаа. Яна бүтээд өгчгөө. Сүүлдээ төвчгээ болоод тэмтгсэн чи цамц баригдаж байна. Аваад амаа дараад амьсгаагаа гаргах чи ихнэр харж инээгээд би дагаж инээгээд тэгсэн амьсгаа инээд хоёр нийлээд гарахаар амар муухай дуграад нус нулимс зэрэг суг. Тэгсэн газраар унтчихсан халамцуу ах нь өндөөснөө ээж гадаа нохооч хатаа. Гадаа нохооч хахаад байруудаа гэж авдیں۔ Ихнэр ихвэрж удлаа инээгээстэй. Тэгсэн хоёр их чинь нөхрүүтэйгээ орон дотроос илгээр явж байгаа дуулна. Маргааш нь хатмууттайгаа анх танилцснаасаа ч илүү сандраастай ичээстэй өглөөг угцсан. Уншиж өгсөнд баярлалаа та бүхэнд ажлын амжилт гинэ. Йоо. За, урамшуу гинэ. Сэдв наадам, гарчиг. Ямар сүртэй юм бэ те? Сэдв наадам заяа. Гарчиг нь би ямааг алчуу, ямаа намааг алчихуу. Сүртэй. Манай аав нэг танилынхаа хөвгөлсөн тухай ярихдаа их хөвгөлтэй байдагсан. Манер наадмаар шин шүлөө ухаар болжээ. Эрдэнтийн малын зах гараад нэг сайхан сэрх аваад балкон дээрээ уйгчхаж өөрөө мал янзалж үзээгүй тул төхөөрхөө хайгаад олсонгүй гинэ. Тэгэл манер төгшөж эхлэхэн тэр байсагээл балкон руугаа арахаар эврэнтийн хийгээл сүртэй. Тэгэл нилээ удаа дээрх байдалд давтагдаж гээд манер зөрөг гаргаа өөрөө янзлахаар шийдэж. Зөргөн дутгаар нь чангалах гээд хадгаламжнаасаа нэг хатуу юм гаргаад нэг татах жаахан дутуу санагдахаар нь 3 татчих. За тэгэл хутгаа аваад бусад хүнийг харж байсан болохоор алх аваад гарч эхнэр нэг л итгэлгүй хараад дуу гаргаагүйч нүдэрээ чадахгүй л гэж асуусан. Нөхөр нь юм дууралгүй гараад эврнээс нь доош дарж байгаа л баахан бясалгаж байгаа л зөхөж гээ. Йоо гэтэл цохихтой зэрэгцээд чихэн дүнгнээд нүд нь эргэлдээд ухаан балартад унаад өгч бүх юм дайвалзаад хэсэг манарч байгаад арай гэж нүдэ нэгээл хартал онгорхоо хаалга харагдахаар нь бошоогоос мөлгөж ороод явчих. Гэтэл эхнэрээс андраад зүгээр үнэтрэл гэж байна. Манер эхнэрээс би ямааг алчуу, ямаа намааг алчихуу гэж асуугаад эрүүгээ дараастаа мууж ирсэн ивэр. Эхнэр нь алиугээ дардал эрүүнийх нь хоёр талаар яг ижил хэлбэртэй ямааны ивэрний орон үлдсэн байсан гэдэг. Манер нилээд хідэн өдөр толгоо нүвдөж эрүүн хөхрөөстэй явсан гэсэн шүү гинэ. Тэг ямаагаа яасан бол ямаагаа тэгэл алсан юм байсан. Йоо амар юм бэ яасан. Ямаа нь ингээд зөхөхөд тонгоохот нь ямаа нь иврээр ингээд сижээд. Тийм л юм байна л да тий. Йоо. За сайн байцгаана уу? Замбраата бэлгэл гинэ. За. Үдээ ичээр данхуудаа бичлээ. Найз нар маань манад их цугларна. Нэг удаа гэр бүлийн хоёр найз маань ирээд цай хоол болоод сууж байтал найзын маань эхнэр дарахаа яваад буцаж ирэх замдаа автобус нэг хүүхэнтэй танилцсан тухайга бидэнд ярьлаа. Автобусын зэрэгцээ суудал суусан эмэгтэй их яриасан хүн байна гинэ. Ойр зургийн аар сарын ярьсаар сүултээ өмсөж явсан ноосоо өмдөө маш дулаахан хоёр давхар ноосоо уцаар нэгсэн интер гээд реклам даатал. Энэ өмдийг надад манай танил найз бэлгэлсэн юм. Бүр хоёрыг бэлгэлсэн гээл. Чамд хэрэгтэй бол би нэг танилтаа хилээд өгч болно шүү энэ гэдэл. Баахан ярьж. Бүр тийм юм ярьд юм уу? Оо тэгэн штэ. Юу гэсэн үг юм? Йоо. За. Тэр үед
тэднийх бас жижиг сүлжмлийн үйлдвэртэй байсан юм. Тэгээд тэр өмд нэг л танил харагдаад танаа найзыг хэн гэдэг ямар үйлдвэр их вэ гэж асуудал. Тэдний үйлдвэрийн нэрийг танил найз нь гээд өөрийнх нь нэрийг хэлж ийн гин. Тэгээд манай найзаас танаа нөхөр хаана юу хийдин гэж асууж. Манай найз ямар ч царайны хувирлгүй сэргийн хүн байд юм а гэдэл худлаа хэлж. Нөгөө хүн бас өөрийнхөө нөхрийн тухай яриад л. Тэгээд нөгөө эмэгтэй буухта ноос өмд хэрэгтэй бол хэлээрээ гээд хар өнгөтэйг олж өгнө шүү гэдэл бууж. Тэгээд тэр нөхөр нь тэр хүүхэд бэлгэлцсэн болж таарсан уу? Үгүй баха. Найз нь гэсэн. За. Тий. Өөрийнх нь хийсэн, өөрийнх нь үйлдвэрийн өмдөйг л би чамд олоод өгнө шүү гэж яриа. Өөрийнх нь үйлдвэрийн өмдөйг л би чамд олж өгнө шүү гэсүүгээр хэлээрэй л гэдэг. Энэ тухай ярихдаа манай нөхрөө жаахан ховлсон маягтай. Манай нөхрөө загнуулах аястай ярива. Манай нөхөр яриаг нь дуустал сонсож ярианы төгсгөлд хөмсгөө зангидаад л нөгөө нөхөрлөө нь хуруугаж ичлээд л нэлээд том дугаар нөхөр минь чи замбраатай бэлгэлт гэж авсан. Монгол жижиг юм аа гэж тийм. Нэрээ. Хаа байс ямар чамаагүй тэр өвдөөрөө тэгтээ сайрхаа адж яах вэ? Харин тийм юм автобус дотор ярьж яваа адж та. Нөхөр минь чигээ том дуурахт нь эхнэрийн царай нь болж энд нэг сайн хэлэх хэрэгтэй. Нөхрийн царай бол ичж гимссэн байдалтай. Харин замбраатай бэлгэлийн дараа бол бүгд тал тийшээс аваад унаастай илгээ хөштөл. Бали баяа гэтэл инээлцсэн. Ирчүүд нэгнийхээ иймэрхүү байдалтай л загнадаг юм шиг л гэж байна. За, сайн байна уу? Нэр нууцлаад өгөөрэй. Танаа радиогийн бүх нэвтрүүлгийг шимтэн сонсдог сонсогч байна гинэ. За. Манайх 3 охинтой жил дараалан төрсөн гинэ. Хүү. За. Би хамгийн бага нь дунд эгчтэй хамт хичээлд орчихсан. Манайх өдөө ядаг бид нар цэцэрлэгт яваагүй учраас аа маань бусад хүүхдээс хоцрогдчихно гэд зуны хамаатны бага ангийн багш хичээр бэлтгэл бүлгийн хичээл заалгахаар өдөр бүр сумын төв рүү зөөдөг байлаа. 100. Надад сум явах нь гой санагдаад дунд эгчийг явахт нь хамт явж эхлээд би төрүүлж өсөг тоогоо сурснаар хамтд нь 1-р ангид оруулсан. Бид нар ч том болж эгч 9-р ангиас мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж би их сургуульд орсон юм. Намайг 2-р курс том эгчийг 4-р курст ордог зон манай дунд эгч айл гэрийн эзэгтэй болж хадаг сүү аваад манайхыг ёсрохог гайл анхны хүүхдийн найрыг нэжирхэн гээд аавын ах トゥ өвөөгийн гадаа цуглаж буугаад найрын бэлтгэл хийж өдөр бүр аймгийн төв явдаг боллоо. За. Манай аав айлын том нь бид нар хамгийн том ач нар. Томчууд наарс цааш явчихвал ард дааж үлдэх хамаг бүдүүн дарга нь бид нар. Олон айлын саах үнээч олон өдөр бүр айраг бүлж 4-5 тоогоо нэрдэг. Найрт өглөө томчууд дутуу юмаа гүйцэхээр аймаг явлаа. Бид гурав өвөөгийн манай хоёрт зэрэг тоогоо нэрж өнжлөө. Гинт миний толгойд атын бодол орж ирлээ. Кинон дээр хурмаа хийх гэж байгаа хүмүүс өмнөх өдрийн шоуддаг штэ. За сингл пари хийгээд алхнэ. Бидэнд юу л нэрмэл байгаа юм чинь гээл. Хичнээн муудалцдаг ч гэсэн хүний хүн болохоос өмнө сайхан дурсамжаа ярьж сууя гээл гэртээ гуруула халуун үлээ нэрмлэр шимэнгээ багын явдлаа ярьж ихс. Тэгэл катардаас хүүдий яана. Гинт би хаана гэлээ юу илээ гэж бодохцоор аав ээжийн дуу гараал энэ яасан гэл ихч толгойн өвдөөд ингээ дөнгөж сая им уугаад унтсаан л гэж байна. Би бээр хөөхий бараг пивчууж юузаагүй хүн халуун бүлийн шимээ ярих нь тасарчаад халуунаар нь бол бүр алан нэстэй. Зүгээр штэ. Зүгээр юм уу? Тэг яг хүмүүс ингээ нөгөө халуун арх уухаар халуун нэрбэл уухаар нүдэнд муу гэдэг хараанд муу л гэл имий загнаад байдаг штэ. За тэр чинь яг ингээ гаргаж байгаа тэр бүрхээр жалавчаа салгаж байгаа хүнд л нөлөөлнө. Ууж байгаа хүнд нөлөөлөхгүй. Мэдгүй ууж байгаа манай өвөг л байр тэгэл загнаад. Тэр чинь яг ингээ яг тэр салгаж байгаа хүн чинь нөө халуун уур ингээ өөдөөс нь цоргин штэ. Тэр нь тахгүй юу? За би бэр архин тасарчаад хоёр ихчээ хөөрхий жаахан чангалаад нөгөө хоёр маань намайг арай хийж унтуулчаад байхад томчууд ирсэн гэсэн. Хоёр ихч дүүнэрийн амийг талах гэж хөөрх юм болсон. Тэр шөнө миний хамгийн урчин носон. Толгоо өвдөөд ам цангаад би гинт инээгээл гарч гүүгээрээ гүйцэхдэггүй хэцээсэн гэсэн. Манай хоёр юу нөгөө гоё ах надтайгаа хөөцөлтөд их л ядарсан гэсэн. Одоо ч гуруулаа айл гэр эзэгтэй хоёр ихч маань хоёулаа одонтой ярьдар болсон. Хаяа уулзахаараа намайг ууц сурсан уу? Даад сурсан уу гэж их цаашлуулнаа. Аргагүй штэ. Пивчүүж үзээгүй ээж том юм яриад. За жич дөнгөж гарч байгаа халуун нэрмэл уухтаа болгоомжтой байгаарэ. Сайхан орж байгаа л гинт тас шүү. Жичийн жич одоо ууц сурсан бас нэрмлийг халуун бүлээнээр ууха болсон. Энэ үрдэл уншиж өгсөнд баярлалаа
та сонирхолтой байсан бол би өөрөө хурмын эхийн өмнө тохиолдсон явдлаа бичнэ. Ингэж өчөж оруулах чинь хөөрхөн ажил юм байна. Цаг заваа гарган сонсогч бидэнд хүчилтөө төгөө хуваалцдаг. Сонсогчдоо баярлаа жүлэх гинэ. За танд ч гэсэн жүлэх. Баярлаа. За Улаанбаатарт 11 цаг 32 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Net Capital. За Европын хөлбөмбөгийн аварга буюу баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалт ерөнхий ивент тэтгэгч Net Capital санхүүгийн групп гайлтай болон дугаартай хүссэн автомашинаа сонгоод урьдчилгаа 20-50% төлөөд л ажлын 2 цагт зээлээ шийдүүлээд автомашиндаа болох боломжтой. За утсан 75 тэгтэг 66 66 75 тэгтэг 66 66 ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Net Capital-та баярлаа. За энэ удаа нэр нууслаад өгөөрэй. Проман уншвал илүү зохих байхаа гинэ. За бүгдд нь энэ өдрийн мэндэ. За би энэ ган хоолойтой юм шиг уртын дуу шуранхайлуулж гадсан давууд тэрлэгнээс надууны хөлс ханхалсан нутгийн сайхан ахын тухай богинохон төгс ирүүлье. Гол сэдвтэ оръё. Манай нутгийн адуучин арзгаа авир гээд ах байдаг байлаа. Тэр ах маань адууныхаа дэлэг засаад мориол гоёод байхаас өөрөө бол үсээ самнан засуулна гэж байхгүй. Адуунд эртээ гэж биширмээр амтан байлаа штэ. Гимэн нохооноос сүнсгүй байна хөөрхий. Тэр нэг жил манайх сажлаа самдан гээд айлтай хамт зусаж байлаа. Манай нутгийнхан бүгд мардсан хочтой хүмүүс л дээ. Самданг байх амар давхдаг 4 нүдтэй том Монгол банхартай. Гэхдээ хүн хадад зуухгүй их сүртэй дайрч боргодог. Мань мэт бол хорж дийлэхгүй бяруу шиг нохоотой айл байлаа. Үргэлж уяатаа л байна. Тэгж байтал нэг өдөр аанаал манай арзгаар авир ах маань жоохон бүлэмцөө уяан дээр нь дахиад л бууж шүү. Гэтэл нөгөө уяатаа байдаг халтар чинь суларчсан ухсгээд л босоод авхт юм да. Би гадаа ганцаараа зогсож байгаад яаж чадсангүй. Арзгаар ах руу харваал орлоо. Ах архиа гартал мух ойрлол цэвгий зэрэгтэй юм. Та гэл хараатай байл. Тулаад очисон нохойг хавсраал унгаж байна шүү. Нөгөө бахар чинь өнхөрж өсөөл эргэж дайраад өөдөөс цороогоод урд хоёр өлөө мөрөн дээр нь тавиад амаа ангаагаад архираад аймаар. Ямар амар юм бэ? Тэгсэн чинь манай арзгаар аймаар царайтай болчихсон. Нөгөө нохооны амруу зүгээр ах түр юм аа. Ах түр юм аа гэж нулимаад сажлаа гүлвөө тижээвэр нэг эзний нэг сажлаа гэдэг чинь сажлаа гүлгөө тижээвэр золбож барьж итлээ гэж голын үндийгөө нэг орлоо. За тэгтэл ашгүй нөгөө сажлаа самдуугаа санд минь гарч ирээд нохоогоо уурганы үзүүрээр бүлж хөөгөөд тэгсэн чинь арзгаар авир ах нүд 8-аар гурвалж болцсон самдуугаа нохоотойгоо амт ална гэж араас. Одоо эцний нүртэй нохоотой чамд ална гэж. Орилж хөөхөд бүр гурвалжинд өрөвч юм болоо. Тэгтлээс дайны хажуугаар дажин гэж манай агаа гэж нэг хөөрөө нөхөр наад арцгаа чи нүд нь гурвалжин болоод галзуурчжээ. Наад арцгаа чи нүд нь гурвалжин болоод нэрээ галзуурсан байна. Бугуулж татаж унгаад бөө юм болж нохой хүн хоёроо дарж авч гэлээ. Нөгөө хүнээ бүр бугуулаад татаад унгаж юм бэ тий. Нөгөө арцгаагаа бүр бугуулдчихэж татаж унгажээч нэг юм. Муу арцгаа ах маань ямар юмных нь галзуурховтой шокод орцсон байсан. Ээж ирээд эви энэ муу амьтныг айлгаа ийдсэн байна гэсэн чинь арцгаа ах уйлаад урсан гинэ. Ямар ч хөө ивэ гэхээр аргадгаар уйлд юм байх тий. Том жижиггүй за. Ёстой зохихгүй эвгүй харагдчихлаа. 20 нилээд гарчихсан. Арзаас үстэй парлаас хар юм. Гомдоод уйлаад байгаа маа. Нөгөө говийн хүн хар гөрөөс гэдэг шиг л уйлдаг байх гэж бодож байлээ. Нутгийн сайхан ах таныгаа муухай амьтан дээр зүрсэн нүшөөгөөрөө хүүхэд байсан болохоор уул шиг сайхан ахыг өвөө эмээгээ ярьдаг үлгэр довгийн тэр амьтнаас өөр зүүрлэн бодох юмтай олдохгүй байсан юм шүү. За энэ хүртэл уншиж өгсөнд баярлаа. Та хэд маань энэ нийгэмд гэрлэгээ ирч хүч нэмсэн сайхан хамт олон шүү. Бүгдд нь хайртай шүү гинэ. Йоо, за яста энэ хүртэл одоогийн байдлаар хамгийн супер нь энэ байлаа ёо. Харин яг ингэдэг нэг юм нутгийнхын тэгдэг байхгүй. Энэ тэг амар хэрүүл юм. Яг бүдэнд буучлаа. Гөлгөө юм. Сажлаа гөлгөө нохооч барьж идлээ. Тийч өрцөл бич барьж идлээ ёо. Нохоо ороход гараад ирч чамаг алнаа. Яа dis чи гоё
гэсэн те. Чи ийм гэсэн чинь яа, одоо бодол өөргөө амт нохоо могоо уйхад яаж ингэж уйлаа суужсэн багсаа тий. Тэгээ нөгөө айхаар нэр энэ чи баг хагас галзуур гэсэн үг шүү дээ. Айхаар зочирцсан байна гэсэн үг шүү. Шоконд ороод. Яа сайд нохооны өтөс түүм байна. Яа, за дурсгаа хуулуулж мөчөө санжуулсан найз минь гинэ. За. Саяхан фэйсбүүкээс хүүхэд байхад томчуудын хэлж загнадаг байсан үгнүүдийн талаар унснаас хойш багын найзынхаа паянг бичмээр санагдаад ёор болж өгдгөө. 1980 оны дунд үед 3 дугаар ангийн носон буу явлаа. За. Хаа байсан Завхай аймгийн Буйдган сумын төвд хүүхэд бид өдөрт юу эсэх хийж өнч хүлээд хашаа давж өмднийхөө салтаг урхаас өсвүүлээд жагсаагаад өчвөл бөөн түүх бас паян. Түүнээс твэг тоглодог байсан оргил үеэсээ онцлыг гинэ. За. Паянт найз манай хоёр ойрхон л доо. Манахаас хойш 2хан гудамжинд амьдардаг байла. Хитгэн хашаад аваад шулуун замаар шуугуулад орчихно. Өвлийн нүр их цаа сайлмагтаж манус чинь цаан чарга тишүүрээ далд хийж эхэлсэн үе юмдаг. Тэгэл твгийн эрен эхэлж яхаа цаг юм шүү дээ гинэ. Тухайн твгийг тулаг олно гэдэг хүүхэд бидэнд маш том ажил байсан. Твгээ ичхвэл сургуулийн түлээний хашаа байшингийн булан тохоод цүнхээ овоолж ичгээд шороо манаргаад хөсөө гожуудлаад үзэр тарандаа өрхий. Тэр жил бидний эдэн нөхөд твгийг тулга яаж болох вэ гэсэн яриа гарлаа. Гэсэн манай найзтэй манд байгаа бүхлүүтэ аккумулятор хийлгээд авч яа шүү. Би тэдийн нүц сэргээл явчихлаа. Би тулга аваад манай цуглаа твгээ би үсийг нь гаргая гээл яв. Манай ярч тулга аваад ирээгээд төрүүлээ чавтлаа шүү. Би ч яг хоёр найзаагаа дагуулад гэртээ орлоо. Гадаа амбарт байгаа пошонт хийхээр ээжийн бэлдэр тавьсан хүцэн дээлийн хойд хормоноос овоо ахиухан хаачил тавьчихад нөгөө найзаагаа хүлээлээ. Бас зүгээрээсэнгөө ля айлаатай. Энэ зураа галт үлээ туулган айлуулах сав, цутгуур, цоолтуурын хадаас хөнгөн цагаан утсаа бэлтлээ. Цутгуур шижтэй шаазаа ягны ёроолт болгочих юм чаа. Нилээд хугацаа өнгөрсний дараа манай нэр хөл саагаал мотоциклийн аккумулятор үрдэлчихсэн ороод ирв. Гадаа гарч нөгөө мө аккумуляторын гэрээг нь лантуугаар хаа цахиод хайсан эрдэнсээ дор нь гаргаад ирлээ. За тэгээд цаадах ажил ойлгомжтой л доо. Хэдхэн хоногийн дараа сумын төвийн цас сайлж бараантаад шавар шавхаан татраад сайхан болоод ирв. Хаврын нэг сайхан налгар өдөр нөгөө твгийн тулаг олж ирсэн найзында бужигнаа сууж байтал аав нэрлээ. Тэ ихнэртэй хэлж байна. Намар мотоциклоо тавихтаа аккумулятор хаа тавилаа гэдэм та. Яана. Бид хэд ч хэрэг бишлээ гэж тохилцоод тэр хийдэл босоод гараа авчлаа. Манерч бидний дагаал туулаа. Аав нь хойшоо манай найзыг дуудаад "Гүй чи хайчих нь вэ? Хийх ажил их байна" гэж байна. Найз маань ч арга буюу хачин царайлаад эргээд орлоо. Үүнээс хойш хичээлдээ 3 хоног ирсэнгүү. Бид ч яагаад тэднийхээс бүр холуур тойроостой. Энэ тоногт цаг хугацаа явж өгдөггүй. Зүрх бол пил. Ядаж байхад аав маань "Та эднийг хэрэг тарьж дээ" гэж надаас асуугаал ядаргаатай. Би яагаад ч гүртээ яасан гэж гэмгүү царайлаад мэлзээ сууж байла. Тэр хэцүүхэн өнгөрсөн 3 хоногт найз маань аавда ёстол нэг мөчөө санжуулж арьсан хавуулсан байдаг. Йоо, миний тарьсан хэрэг чи яах вэ? Ээжэд мэддэлгүй пошгонд нь чимээгүй ч гэсэн. Харин өвлийн ихэнх сард алуулхаа л мэдэж байла. Сүх талаат л үхэр амар гэдэгтэй. Ууг нь сумын төвд маань ойр хавь хідэн сумдыг үүс тэжээлэр хангах фонд байдаг байла. Ийм учраас сум нэгдлийн трактор автомашины одоо тавиулан байх нь ойлгомжтой. Харуулын нүдийг хариулж хашааны завсраар булталцаж байгаад твгийг туулгаа яаж игээл олон штэ. Бүр ганц нэг банд суулаад орох гарах замаа үртэл засчихсан байдаг. Яагаад ч юм тэр нэгэн жил найзынхаа аавын мотоциклийн аккумуляторыг дашин шок хийсэн юмдаг. Хүүхэд насаа гэж гинэ. За Улаанбаатар хотод 11 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Мандах их сургууль хамтран ажиллаж байгаа. За, үндэсний болон олон улсын стандарт дэлхийн хөгжлийн чиг хандлагт нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, оюунлаг, чадварлаг судлаач мэргэжилтэн бэлтгэх 32 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа Мандах их сургууль. За, Мандах их чинь юу байдаг юм бэ? Нэгтлэн бодох бүртгэлээрээ илүү алдартай. Гэхдээ одоо бол ганцхан нэгтлэн бодох бүртгэл биш. Нэгтлэн бодох бүртгэл санхүү, банк, бизнесийн удирдлага, маркетинг, логистик, за механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл, програм хангамж, мэдээллийн систем, гадаад хэлний орчуулагч гээд олон мэргэжлэр 2024-оос 25 оны хичээлийн жилдээ бакалаврын өдрийн хөтөлбөртөө элсэлт авч байгаа юм байна. За эсэлтийн ерөнхий шалгалтын онооноос хамаарат дараах хөнгөлтийг олгож байгаа юм байна. Шинэ эслэгчид одоо дараах боловсролыг хангасан тохиолдолд эхний хичээлийн сургалтын төлбөрөөс одоо энэ байдлаар хөнгөлөгдөх нь нэрштэй тийм ээ. За 700-аас дээш оноотой шууд 100%. За
650-аас 699 оноотой бол 70%, 600-аас 649 оноотой бол 40%, 550-аас 599 оноотой бол 10% төлбөр нь хөнгөлөгдөх нь байна. За. За тэгээд магистрийн ангида эсэлт авах хөтөлбөрүүд нь болохоор нэгтлэн бодох бүртгэл, санхүү, банк, бизнесийн удирдлага, даатгал гэсэн одоо хөтөлбөрүүдэд эсэлт авах юм байна шүү. Юу яаж байгааг гинэ? Одоо хамгийн сүүлийн үед хамгийн гоё мэрэгжил ямар мэрэгжил вэ гэсэн чинь нэгтлэн бодох бүртгэл гинэ. Яагаад гэсэн чинь гэрээсээ ажиллаж болдог болсон гэнэ. Тийм шүү дээ. Тийм гэрээсээ ажиллаж болдог болсон гэн. Нэгтлэнгууд бол одоо ерөөсөө ингээд зүгээр эсвэл гэрээсээ баахан компани юу аваад гэрээтээр нэгтлэн болоод гэрээсээ ажиллаж болдог. Дээрээс нь хамгийн эрх мэдэлтэй мэрэгжил гинэ. Тийм шүү дээ. Захирлын дараа ордог эрх мэдэлтэй мэрэгжил гин. Тийм болохоор хүмүүс нэг гэсэн ингээд нэгтлэг жоохон голонгой байдаг байсан юм байна. Тэгсэн одоо бол баг захирлын дараа орохоор эрх мэдэлтэй тэгээд гоё дураараа ингээд гэрээсээ ажиллаж болдог ийм гоё ажил болсон шүү. Одоо бол тренд болж байгаа. Тэр эрх мэдлийг чинь дагаад бас маш их хариуцлага ирж байгаа. Яг тэгвэл байгууллагын бүх санхүү тооцоог одоо ингээд гүйлгээнд оруулаад ингэж штэ тий. За асуудалд ор юунээр гань үүсгэх зурх вэ гэдэг чи бас очирч янзантай тий. Тэгэхээр хариуцлагатай ажил гэсэн. За тэгээд докторийн хөтөлбөр бас байгаа юм байна шүү. Бизнесийн удирдлагын чиглэлээр доктор хамгаалж болох юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 70 18 59 49 70 18 59 50 гэдэг дугаараас аваарай. Тэгээд баруун дөрвөн зам Макс молын чанга хойно байгаа. Тэгээд та элсэлт цэг идүү цэг эмэн гэж биш элсэлт цэг мандах цэг эмэн. За эсвэл мандах идүү цэг эмэн гэж аль алинаар нь ч орж болно шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мандах их сургууль хамтран ажиллаж байна. Баярлалаа. За сайн байна уу? Мөгийн хоншуул их баярлалаа. Нэг гадаад залуугийн болсон явдлыг орчуулад оруулъя гинэ. За. Өсвөр наснд болсон ичгэвтер явдлаа хуваалцъя. Дунд сургууль байх үед найз маань франк болгож надаа бэлгэвч өгсөн юм а. Би тэрийг зүгээр л хадгалж гисэн. Учир нь би тэр үед ердөө 15 таа байлаа. За, мань мэтийн залууст 29 нас хүртэл бэлгийн бойчилт явагддаггүй. 15 таа байх үедээ би найзуудын хамт Майк найзаасан карате сурж байлаа. Майк каратегийн хар бүстэй байсан. Харин бид хэд анхлан суралцагчийн шар бүстэйгээс түүнээс суралцж байсан. Учир нь сургалт маань албан бус энгийн сургалт байсан тул бидэнд бусад өнгийн бүснүүд ч байгаагүй юм. Тиймээс каратегийн хичээл маань Wiz Khalifa-гийн Black and Yellow гэдэг дуу шиг л байлаа. Ээж маань хэтэрхий их санаа зовмтгой, халамж ихтэй хүн байсан учраас би карате сурж байгаагаа ээжтэй хэлээгүй л дээ. Гэтэл нэг өдөр ээж маань нөгөө бэлгэвчүүдийг олчихсон. Тэгээд ээж над дээр ирээд миний хүү би чиний хамгаалтыг олсон. Чи хийгээд байгаа юм уу гэж хэлсэн гинэ. Би ээжийг бэлгэвчний талаар ярьж ирснийг мэдээгүй. Миний каратегаар хичээллэх үед хэрэгэлдэг цавны хамгаалтыг олчихсан юм байна гэж таамагласан. Тэгээд би ээжтэй "Тийм ээ ээжээ, би хичээлээ тараад өдөр болго хийдэг." Тэгжсэн та ирж үзэж болно шүү. Би танд зарим хөдөлгөөнөө үзүүлж болно шүү. Тэгтэл ээж маань "Юу чи ийм зүйл хийхэд балчир байна" гэлээ. Би ээжээ тийм ч жоохон биш шүү дээ. Майк энийг бүр 10 настайгасаа хийж байгаа. Мөн тэр энийг хийх гэж бүр мөнгө төлдөг. Би болохоор үнгүү хийж байгаа. Ээж нь бүр шоконд ороод хин чиний хамтрагч юм гэж асуусан. Би надаа байнгын тогтсон хамтрагч байхгүй. Бид нар бүр группээрээ хийдэг. Йой, бүр атайсан. Бид нар хамтрагчаа солилцдог гэлээ. Ээж маань бүр галзуурхаад өгч байна. Тэгээд чи хичнээн охидтой хийсэн бэ гэж асуусан. Би ямар охид? Би энийг хөвгүүттэй хийдэг штэ. Яана. Тэдний ихэнх нь шар, гэхдээ нэг нь хар. Бүсний тухай ярьж байгаа штэ. Тэр хөвгүүдийн ихэнх нь шар, гэхдээ нэг нь хар л да. Каратагийн талаар ярьж байгаагүй нь мэд хүртэл ээж өвн гаргасан царай бол бүр үгээр илэрхийлж байсан. Чи охидтой хийдэг. Үгүй би хөвгүүттэй хийдэг. Йой. Группэр хийдэг үү? Амар тий ёо. За бидний тохиолдсон хөгжилтэй хүндхэн явдал группээс хүндхэн хөгжилтэй явдал группээс хөгжилтэй санагдсан түүхүүдэд аваад ирлээ. Гэхдээ хулгайн пост болохоор та нар ч бас хулгайн замаар инээж байгаа гэсэн үг шүү. Дор бүрнээ чимээгүй хүн баригдалгүй инээл дээрээ гинэ ёо алдаа. За анхны шүн гэхдээ хасах 18 гэсэн байна. За 10 жилийн өмнө хурмын ажиллаа. Хуримлагч асууд тэр өдрөө жаргах биш бүр ядраад зовж дуустсан байлээ штэ. Бид нилээд их зочид урьсан байсан. Ширээ бүрт очид тулгаж уусаар хүргэн нилийн согтлоо. Аавч нилийн согтлоход би нөхрөө аавтайгаа гэртээ өргөж өгчөөд холоос зорж ирсэн зочидтойгоо тусгаалаа уулзаж нилээд оройтоод гэртээ очтол түлхүүр ахгүй. Нөгөө хоёр согтуу маань тасарсан бололтой маш удаан хаалга балбаж нүдэд онгоолгож өгөөгүй юмдаг. Тэгээд найзуудынхаа байрлаж байсан буудалд очиж нэг илүү орон дээр нь ганцаараа өрмөж өнөө. Ивидээ үрхийнэ.
Палаачтайгаа унтаж өнгөрүүлсэн байд юм. Тэгээж тэгсэн юм уу? Одоо тэр мэн салигаач мэн болцсон шүү дээ. Оо да хүний амьдраа гинэ. Би бас энэ White House-д өрмөө ичээд юунаас цайлгаас очсон байхгүй. Просто амар нойр хүрээд нүд анилтаад тэгээд хитэн ингээ юм ярих гэдэг байхгүй. Тэг юм ярих гэсэн чинь би зүүдтэйгээ хойлж яриа загнуулаад. Юу яасан хулан гэж нэг загнуулсан. Яа. За. Аав. Ээж чи аав тэгж гинэ. Чи ээж аав хоёрынхоо хинт нь илүү хайртай юм бэ? Би хоёуланд чинь. Аав. Тэгвэл ээж чинь Дубай яваад би Орос явбал хэнийг нь дагаж явах юм? Би ээжийг. Аав. Тэр чи ээжтэй л илүү хайртай юм байна штэ. Би ямар ч тэнэг хүнээс асуусан Дубайг л сонгоно үсттэй. Тэгтэл аав. Тэгвэл ээж чинь Африк яваад би Дубай явбал хэнийг дагах юм бэ? Би ээжийг. Аав тэгсэн. Яагаад? Би Дубай яваад ирчээ үсттэй. За. Арих гарфал ичиж үтсэн тохиолдол байна гинэ. За. Хөдөө аж ахуйн сургууль сурдаг байлаа. Нэг удаа агробиологийн сургуулийн оюутнуудын дунд тод авьяаст нь тодруулах нэг урлагийн наадам шиг юм боллоо. Тод авьяаст нь үү за. Бүдэг авьяаст бас байх ба. Манай ангийн нэг гайгүй дуулдаг хошин царайтай нөхөр би орчгоо яах вэ ийхүү болох уу инээтрэ гэсэн. Өөрийнхөө тухай батгах шахсан PR хийсээр хагаад олонний хүсэлтэд ярьж юм шиг өөрийнхөө дураарч юм шиг дууны төрөлд нь орох боллоо. Тэр үед Болбаатарын симхэн хэмээх дуу хит болж исэн гинэ. Манай хүн тэр дууг сонглоо. Ингээд тэмцээний өдөр болж тайзан дээр гарах болов. Тэгсэн мань хүн ярьж байна. Хөш мань чи чахан сандраад байна. Зөргөө чангалчхаад гараа тэггүй л гэлээ. Ялалтыг нь тэмдэглэх гэж авсан. Ерөөлөө задлаад лаяг дүүрэн л өгөөтглөө. Дахиад л гэж байна. Дүүргээд л өглөө. Байдал төвшүүртэй бол сандраагүй байсан. Балай шиг бит эд сандарч эхлээд сандарсандаа цөмөөрөө өнөөхөө тойруудаад дуусгав. Ингээд хүмүүс алга дашаал фонограм явлаа. Тайз руу гарахтаа нүүр нь улаагаал хүл гар нь эн тэнд гიშгээд нүдний арц нэг л бишээ золигч нь эхний бадгийн ай яг эхлээд гисэн манай он шууд 2 дугаар бадгийн дунд тавиас нь эхлээд дултраа дуу ногцом чангарт сулраад авч өглөө. Хорвоо зэрэгтэл галзуурсан мэт инээ дээр үерлэж эн тэнд хүмүүс төрүүчээсээ илгээр явж эхэллээ. Дуу утгаа алдаж шүүжсэн багш нар ширээний ард бараг зарим нь волейбол зуулаа. Мань хүн үргэлжлүүлсээр л аимшигт дуу 3 дахь хадагтаа орох үеэр хагас согтолтой балай шиг болох битэд би эрүүгээ сүрч буй онгоцны зорчигчдын харцаар нэгний харж илээ. Манай хүн дууга дуулж дуусаад микрофоноо ч үлгэж чадсангүй бараг тэнд нь зүглүүл шидчихгээд бид нар лөө тайзан дээрээс Орос мушхаа өгсөн юм да. Энэ гашуун дурсамж бидний сэтгэл зүрхэнд үүр дурсагдан үлдсэн юм гинэ. Йой. Угаасаа тайзан дээр угаасаа ингэж гарах угаасаа буруу байхгүй. Бүр факт байхгүй юм чи. За энэ үрээд 2024 оны 6 сарын 12-ны лав гарагийн юу лээ? Үдийн хажирны өдрөөлөг. Хөрх юм ээ. Радиогийн 3 дугаар студиэс үрчийдлээ мишээ эксперэтээр шууд түрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Мандах их сургууль, за мөн Зунжин датата G Mobile хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа мөгийн. За баярлалаа.